Дэлхийн монголчуудын AM жил радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Ямааны махыг халуун дээр нураатай. За Hot Topics нэвтрүүлгийг 3 дахь студиэс царим муутай хөтлөгч, ааш муутай хөтлөгч Аринаар хамтран өргөн. За найруулагчаар Борхогийн Чимбат ажиллаж байна. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ сайхан амьдрах орчин хүн бүр дүрээтэй AM дизайн тавилгын дэлгүүр за мөн автомашины радиатор пар кондишны асуудлыг бидэнд даадах үрээтэй авто радиатор сервис хамтран ажиллаж байна. За, өглөөний минь дайрын. Сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. За, Hot Topics нэвтрүүлэг бол мэдээж хэрэг дэлхийн хамгийн халуун байгаа сэдвүүдийг сонгож оруулж ирээд сонирхолтой. За, таныг мэдээлэлээс хоцроохгүй байх, дэлхийд дахинд болж байгаа мэдээлэлээс хоцроохгүй байх юм зорилготой нэвтрүүлэг. Тийм учраас бид хоёр Google Trend платформыг ашиглаж одоо сэдвүүд, ямар сэдвүүд хамгийн их хайлттай анхаарлын төвд байгааг илрүүлж гаргаж ирж ярьдаг. Өнөөдрийн сэдвийг бол Ари. За ааш муутай хүргэнэ. За өглөө дэлхийд өнөөдөр дээр Чимбата ороод их жаргалтай ах шиг үлээ те. Тэмээ тийм жаргалтай байсан те Чимба. Хатарах уу? Хардаад байгаа хгүй. Хардаад. Хардаагүй зүгээр л жаргалтай байсан чинь хүмүүст зарлж байна. За. За миний эхний дуудах мэдээлэл болохоор одоо ингээд одоо намайг мэдээ ороход Клаудиа Шифер, Синди Крофорд те ийм нөгөө супер модельуд байлаа те гоё мингтэй, намирсан гоё өстэй, үнэхээр гоё хүүхнүүд байдаг байлаа. Тэгээд Яванда Тайра Банксгийн гараад ирсэн 90-ад оны ер нь дунд үед Кэт Мосс гэж бүсгүй гарч ирээд маш туранхай одоо нөгөө шүдэн нэг тийм бид гэсэн ч зөв үү те шүдний завсран том мөн үү? Кит Мосс нэг тиймэрхүү л байдаг санаж. За би шүдийг бол санахгүй байна. Ямар ч сан хөх бүхсгүй эмгтээчүүдийг модонд оруулсан гэдгийг нь санаад байна. Окей нэр үнэхээр яг ингээд нөгөө нэг одоо тэр эмгтээ тэр Кэт Мосс гэдэг супер модель кокаин чик гэдэг тийм урсгал гаргаж ирсэн байхгүй. Хит туранхай гэсэн үг байхгүй. Одоо ингээд яг ингээд нөгөө нэг ташааныхын банс манайхаар бол одоо банс юм. Йоо ямар амар гэлтэй би. Гүгүү тэгж л. Би хэлээгүй шүү. Айгу хэлсэн. За би хэлсэн. Манайхан тэгж ярьдаг хүмүүс надад зөндөө байна. Би нэрлж чадна. Манай бумаа гэдэг найзууд. Эфирээр зарлаа. За тэгээд орчин цагийн одоо супер модельүүд гэх юм бол за одоо нэг 10 жилийн өмнө Tyra Banks ч юм уу те одоо Naomi Campbell энэ гэж яригдчихсан бол одоо Gigi Hadid, Bella Hadid гэдэг ингээд нөгөө орчин цагийн супер модельүүд гараад ирчлээ л те. За тэгвэл би өнөөдөр супер модель Gigi Hadid гэдэг бүсгүйтэй холбоотой мэдээллийг ингээд хүргэх гээд одоо яг тренд дундаасаа дуудлаа. За Gigi Hadid гэдэг энэ шаргал өстэй одоо супер Victoria's Secret-ийн загвар өмсөгч. За тэгээд манай гаргийн хамгийн хүсэмжит одоо супер модель гэж яригадаад байгаа энэ бүсгүй одоо 2025 оны 4 сарын Vogue сэтгүүл дээр нүүрэн дээр нь зураг авахулаа. За тэгээд анх удаа хувийн амьдралынхаа талаар ам нээсэн байна. За. Зааж байгаа би нэг ганц хоёр юм тодруулъя. Bella Hadid гэж байдаг үлээ. Бага дүүн. Дүү энэ хоёр ч гэсэн юу гэр бүлээр амар тийм мод юм байна те. Тэгээд энэ Брэдли Купертэй хэн нэр холбогдоод байдаг вэ? За одоо энэ шар үстэй энэ бүсгүй юм аа. За би бас баримжаатай л юм байна. За тэгэхээр Gigi Hadid-ийн хувьд Bradley Cooper-тэй одоо 2023 оноос хойш ингээд ер нь бол ингээд олон нүдэн дээр ил гараа. За энэ хоёр болзоод эхэлчихэ гэдэг ингээд мэдээлэл нь бол яваад байсан. Гэвчиг одоо яг энэ хизээ ингээд яаж танилцсан. Тэгээд одоо ер нь болзооны чинь харилцаа ямар байгаа ч гэдэг юм уу те. Ер нь ихэр дотн харилцаатай гэдгийг маш их нууцлж байсан. Яг олонний нүдэн дээр бол цуг явж харагдаад папарацуудын дууранд өртөөд байсан бол энэ удаагийн 4 сарын Vogue сэтгүүл дээр за анх яаж танилцсанаа. Ер нь одоогийн ингээд харилцаа нь ямар байгаа, за аз жаргалтай байгаа мó, аз жаргалгүй байгаа мó, бие биенийгээ хэрхэн дэмжтэй, хосуудын амьдралд нь ямар асуудал тулгардын гэх мэтчлэн их дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна. За бүх юм ярьж өгсөн юм байна. За тэгээ сонирх хүмүүсэд гэл хата за. За 29 настай супер модель бүсгүй заяа. 29 настай юм уу? Тийм, 50 настай жүжигчин залуутай ихэр бас хол сонсогдож байгаа. Тийм ба штэ. 29. За би энэ ч одоо аль эртний л Gigi Hadid гэж бодсон чинь. Гэхдээ одоо Bradley Cooper жишээ нь 1.85 гэж энэ өндөр нь. Тэнгуү Gigi Hadid 1.80 гинэ. Тэгэхээр нэг өндрийн хувьд ялгаагүй харагдаад байгаа зураг. Одоо яг энэ зурган дээр бол одоо өндөр өсгийтэй л өмссөн юм шиг нь илүү өндөр харагдчих тээ. Бараг уу? Тийм ээ. Гэтэ нэрээ Bradley Cooper-ыг би хизээш 50 настай гэж бодож байгаагүй. Би гоё залуу л гэж бодож явсаар байсан. Нас хамаагүй зүгээр гоё ах л гэж. Үгүй нэрээ би бүр ахч гэж бодож байгаагүй. Гоё залуу л гэж бодож байсан. Сайж байгаа энэ надаа энэ хэсэг нь хамгийн сонирхолтой байна. Bradley Cooper. За Lady Gaga-д кинонд тоглосон. Тэгсэн. Кинонд тоглохдоо Gigi Hadid-тэй өргөчлөө.
Жижи Хадидтай арай үерхэж эхлэегүй байсан. Ирина Шейктэй яг үерхчихсэн үг. Харин тийм ээ. Энэ Брэдли Купер дандаа юм топ моделүүд байгаа. Ер нь бол за тэгсэн чинь энэ кинонд тоглож байхдаа миний зүгээр сураг сонсноор за хаанаас уншсан санахгүй байна. Нөгөө Леди Гага Брэдли Купер салам дуурлсан. Бүр ингээд салам дуурлсан гэж ярьдаг. Чи тийг сонсчихсон уу? За яг тэр үед одоо жишээ нэг Оскар дээр энэ хоёр маань ингээд нөө цуг дуулсан шүү дээ. Өстө бүр нэг нөдлөө хараад бүр ромаасаар тийм үнс гэж байгаа юм шиг байх гэж байгаа юм шиг тэгсэн яг тийм үзүүлбэр болсон. Тэрийг би гэхдээ яг ингээд тухайн үед нь магадгүй энэ кинон дээр тийм хамт тоглоод би эндэд дурлаад суучвал бүр үлгэрээ ингээд нэг тийм төгсгөл болох гэдэг шүү дээ. Эндүү аз жаргалтай. Би бас дотроо ямар гоё ингээд харжсан. Тэг явандаа бодсон чинь мэрэгжлийн жүжигчийн хүмүүсээс гарсан үзүүлбэр юм байна л та гэж бодсон шүү дээ. Гүй одоо мэдгүй маа би зүгээр ингээд сураг сонсохоор бүр ингээд жинхнээсээ дурлсан. Тэрийг нь Леди Гага хэлсэн бэж магадгүй. Хамгийн гол нь тэр үед Ирина Шейктэй харилцаатай байсан гэж санагдахгүй. Харилцаатай байсан мөртлөө кинонд тоглож байхдаа өөр ингээд бүсгүүтэй ингээд дурлалын кино бүтээгээд нөгөө бүсгүүнд дурлаад өөрөө дурлсан юм уу мэдгүй байна. За гэх мэт чинь тийм л асуудал. Ер нь зүгээр би яг үүндээ Брэдли Куперийн муу юуг нь хэлэх гэсэн. Ер нь нэг нотой. Атаахгүй юм би. Зүр хүнийг чинь нэг гой залуу гэж болохгүй нөө. Тэгвэл 50 байна. Яа. За. Тэгвэл 50 байна уу? За, энэ хоёр чинь ингээд кино үзэж яваа танилцсан гинэ. За. За тэгээд одоо хин чин Брэдли Купер чи Ирина Шейкээс 8 настай хүүхэдтэй. За. За тэнгууд одоо Жижи Хадид болохоор 4 настай бас хүүхэдтэй байна. Английн дуучин Zayn Malik гэдэг залуугаас одоо One Direction гэдэг амар алдартай хамтлаг байдаг. Тэр хамтлагийн дуучин залуугаас 4 настай хүүхэдтэй. За тэгээд одоо Victoria's Secret шоунд сая алхлаа штэ. Нэг 2 жил гаруй шоунд суралж байгаад тий. За алхсан чинь Брэдли ингээд таныг ирж дэмжээгүй штэ. Яагаад энэ дээр ирж дэмжээгүй юм бэ гэсэн чинь Брэдли намайг тий лайваар үзээд гэртээ дэмжижсэн. Ягаад тэгэхээр тэр үед тэр хүн эцэг хүнийхээ үүргийг биелүүлжсэн. Йоо, мундаг байгаа зү. За тийм байна. Тэгж хариулсан. Би гэхдээ энэ талаар нэлээд сайн судалчаад бас хариултаа хэлье. Дахиад нэг хэлье. За, тэгэд за тэгээ үргэлжлүүлээд ингээд за та хоёр одоо тэгээ явандаа ингээд гэрлэх ингээд бодлоо одоо сүү тавих бодол байгаа юу гэсэн юм асуулт. Гэрлээг юм уу те? Гэрлээгөө. Ерөөсөө ингээд хоорондоо үерхэл яваад байгаа. Одоо болцоод гэж англи дээр ярьдаг. Монгол дээр бол үерхэд те. Тий, хамтран амьдрагчд гэж бас нэрлэдэг байгаа те. Аа. Ингээ яваад байгаа. За тэгээ үерхэх ингээд биш гэрлэх бодол энэ үү гэсэн чинь бит хоёр бол юмыг яарвчлахгүй байгаа. А сүү тавина гэдэг бол ер нь асар том хариуцлага байдаг болохоор бас тэгж бас төрөвчлөхгүй байгаа. Гэхдээ яг одоогийн ингээд амьдралтаа аз жаргалтай байгаа. Энэ хүн намайг ингээд театр дуртай болгож ийн, намаа ингээд театр руу их авч явж ийн. Тэгэд мэдээж ингээд гадуур олонний танил алдартны өөр гадуур болцох амаргүй байдаг. Тэгээ тийм болохоор ингээд одоо яадаг чи найзуудад маань хэцүү байдаг. Бит хоёр ингээд хамтдаа гарахад хэцүү байдаг болохоор хамтдаа аль болох ингээд цагийг өнгөрүүлэх ингээд арга замыг хайжуулахыг хичээдгээ гэж байгаа. Чамд чинь гадуур гарахад хэцүү байдаг уу? Ерөөсөө тийм яга хэцүү. Би ерөөсөө ойлгохгүй яга хэцүү. Яг хөө тэгэл олонний танил гээл. Би зүгээр сураг сонсоход танил хэцүү байдаг гэж сонсч байсан. Намайг өөрөө тэгж хэлсэн. Микрофон барьж байгаа орилж идэг шүү. За манай хатал гэж нэвтрүүлэхтэй сайхан амьдрах орчин хүн бүр дөрөөтэй хамгийн загварлаг чанартай бүтээтгүнийг хамгийн хямдар оройтой эм дизайн тавилгын дэлгүүр хамтран ажиллаж байна. За илүү олон хүн амьдрах сайхан орчинг бий болгох үүднээс 17 жилийн туршлага дээр үндэслэн олон улсаас хамгийн сүүлийн үеийн загварлаг чанартай тавилгыг хамгийн хямд үнээр хэрэглэгчдэд хүргэж байгаа. Тэгэхээр маш олон сонголттой та гэрээ тогтоолоход хэрэгтэй бүх зүйлсийг одоо эм дизайны 6 салбаруудаас сонгон авах боломжтой. Салбар бүр өөрсдийн онцлогтойгоос гадна өөр бүтээгдэхүүнтэй. Тэгэхээр бас мэдээж Facebook руу нөрөөч юм уу те зургийг үзэж хагаад аль салбар дээр миний сонирхоод байгаа тавилга байх нэ гэд сонгож очвол бас илүү тохиромжтой юм байна. Би эм дизайн ингээд манад хамтран ажиллагчаар орж ирэнгүүт л далимдуулаад Facebook руу орох их дуртай. Яагаад чи мэдгүй. Чи тэгдэг одоо ингээд нэг тийм гоё интерьер засалтай ингээд гэрийг харахаар ингээд зүгээр ингээд гоё санагдаад байдаг шүү дээ. Ингээд нэг тийм гоё тухтай юм шиг. Тэгээ яг нэг тийм энэ зарж байгаа угаасаа тавилгууд нь яг меблүүд нь тийм юм бэлээ шүү дээ. Ийм одоо маш энгийн тэгсэн мөртлөө нүдэнд дулаахан тухтай санагдуулах ийм одоо шийдлүүдийг одоо санал болгодог ийм одоо бодингуудтай юм лээ. Тэгээ дээрэс нь Facebook-т та бүхэн орох юм бол ийм маш гоё одоо интерьер саналууд тань санал болгохоос гадна үнийн саналууд нь бүтээтгүүнүүд нь яг шийдлэрээ харагдаж байгаа. За надад бол энэ одоо 3 сая 900 мянган төгрөгийн үнэтэй энэ одоо Boeing YS101 гэдэг нь өнгөний хувьд за орчинтойгоо зогсож байгаа яасан ч гоё
ийм одоо бодныг таалагдж байна. За тэгээ нэг дороос гэрээ бүтэн тогтжуулах боломжтой бүх төрлийн тавилга худалдаалж байгаа. За хэрэглээний лизингтэй төлбөрийн олон нөхцөлтэй. За тавилга захиалгаас гадна интерьерийн үйлчлэгээ үзүүлдэг болохоор бас их давуу талтай. Тэгээд Харин тийм. тавилгын салбарт 17 жил ажиллаж байгаа гэхээр энэ чинь тий бүр мундаг туршлагатай гэсэн үг шүү дээ. Харин тийм одоо ингээд ер нь бол жор мэддэг юунаас юун дээр гэдэг үлээ. Жор мэдгүй ламаас зовлон үдсэн чавганц дээр гэдэг шиг. Ямар ч энэ салбартаа 17 жил байсан гэдэг бол яалтчгүй туршлагатай болсон. Ер нь бид нар ч өөрсдөө юу авах гэж мэддэггүй юм билээ шүү дээ яг үнэндээ. Тэгээ очиод ингээд бас нэг зөвлөлжүүлэх зүгээр байгаад байдаг. Харин тийм тий. Тэгээ ялангуяа бид нар баг ингээд юу авахаа мэдгүй очиод тэндээс очиж санаагаа авдаг. Харин энэ дундаас хамгийн их онцгорж байгаа нь одоо энэ яг буудэнгуудын загварын шилэл сонголтоор онцгорж байгаа хамт олон бол aim design. За таас та яг би бол батландөө та Facebook руу ороод үнэхээр танд энэ шийдлүүд нь таалагдана. За дээрэс нь эн чинь одоо тань зөвлөгөөг бас үнгүй өгчнө гэж байгаа FSC гэдэг тийм гэрчлэгээтэй юм билээ. За энэ бол одоо олон улсын ийм аюулгүй байдлын тармил модоор тарьсан одоо мебель гэдгээр. Тэгэхээр бас байгаль дэлхийг гэж хамгаалж байгаа гэдэг сэтгэлд бас үеиг юм да тий. Экологийн хариуцлагатай гэсэн үг шүү дээ. За тэгээд Certificate for US гэдэг одоо энэ одоо сертификат байгаа. Энэ нь ямар учиртай вэ гэхээр даацын порлонтой гэж. Би ч нэг хөгжилтэй юм ярьж өгөө. За би ч анх ингээл нэг тустай гарч мараалцсан. Үгүй яг хөө тийм мөнгөндөл тааруулсан. Би нарантуулаас бод авсан байхгүй юу? Тэгсэн чинь яг би ядгаад нэг буудингийнхаа яг миний хамгийн тухтай хэсэг дээрээ би суугаад компьютер дээр аягүй ажилладаг байсан. Тэгсэн чинь яг суудаг хэсэг маань хонхоогоо орчихсон. Тэр чинь угаас удаан суугаад бүгд гэж хонгох билээ. За тэгэнгүүт Certificate for US буюу энэ даацын порлооны сертификаттай бол одоо өндөр зэрэглэлийн технологи бүхий сундаг даацын порлоо нь хүний эрүүл мэндэд хоргүй нэмээд бас суулт өгөхгүй гэж байгаа. Тэгэхээр чи зарим борлоонууд гой харагдаад байдаг. Тэгээ борлон мууд болохоор юу нь мууд болохоор доош цөмрөөд орчдөг. Тэгээд ерөөс хэрэггүй болчдөг штэ буудан. За тэгээд тийм асуудал бол бас байхгүй маань. Утасны дугаар нь 9688 6093 9688 6091 гэсэн дугаар байгаа. За та ийм дизайн ингээд Facebook-ээс заавал хайгаад Facebook пэйж рүү орж үзээрэй. Бүтээгдэхүүнүүдтэй танилцаарай, лайк дараарай. За харин биеэр очиж үзээгвэл Мишель их тавилгын ихтэлгүүрийн B1, B6, A6 тасгын M дизайных манай нэвтрүүлэгтээ сайхан амьдрах орчныг хүн бүр дөрөөтэй M дизайн хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. За юу Gigi Hadid-ийн тухайраа дуусчлаа. За Gigi Hadid, Bradley Cooper хоёр маань зөте удахгүй тэгээ ер нь тэгээ гэрлэл юм биш үү те. Энэ янзаараа. Тэгтээ бүгд салбар. Өнөөдөр бүр энэ шидчихмээр юм байна. Шидэх юм байгаа байж юм байна биш үү? Энэ миний татаад авчих юм. Яг би зүгээр одоо би зүгээр ингэж бодсон. Тэгтээ нэр ингэ Холливуудын ингээл одоо жүжигчтэй амьдрал ч юм уу. Би ч одоо Синий телевиз шоу бизнес нэвтрүүлгийн продюсер гэдэг байсан шүү дээ. Тэгэхээр тэр үеэс гэдэг чинь 8 9 онд л одоо тэр шоу бизнесийн ертөнцийн юу болж гин те тэр ингээд ертөнцид юу болж байгаа ингээл мэддэг байлаа. Тэгээд мэдээллийн их дагдаг байлаа. Одоо тэгээ харж ангууд сүү тавиал хүмүүс салаад байдаг. Магадгүй энэ ингээд Холливуудын жүжигчтэй сүү гэдэг нь өөрөө нэг тийм хараал маягийн юм шиг надад тийг санагддаг шүү дээ. Зүгээр гэрлэлт гэдгийг цаад утгыг нь ойлгодгүй юм. Эсвэл гэрлэлт гэдэг чинь орчин үеийн бидний одоо хэрэгцээг хангахаа болчиход байгаа юм шүү гэдэг. Хүн амцууч хэлж байна. За би зүгээр ингээд сүүлийн үед ингээд кино үзээгүй, ер нь 10 хэдэн жил кино үзээгүй юм бэлээ. Тийм сайн кино үзээгүй. Өмнө их үздэг гэж гинт болсон. Тэгээд сүүлд ингээд кинонуудтай кино ертөнцид сонирхоход энэ Bradley Cooper-ийн нэрийг л олж ирсэн. Lady Gaga-тай тоглоход нь л баг таньдаг боллоо яалаа нэг тиймэрхүү хараад тэгээд ийм залуу байдаг юм байна гэд тэгээд энэ залуу чинь үнэхээр гой залуу юм байна гэдгийг ойлгосон л доо тэр одоо ингээд зүгээр хамт кинон тоглоал нөгөө Lady Gaga салам дурлаа л дээ. Манай Lady Gaga бол бас ер нь амбицтай лаг эмхтэй шүү дээ. Тэгэхэд бас салам дурлуулаа. Тэгсэн мөртлөө их нэртэй ч үлээ. Ирина шиг найз охинтой тэгээд ийм залуу байт юм байна л гэж олж мэдчихсэн. Оскарт баг 10 гаруй удаа нэр дэвшсэн баг шүү. Тийм үү. Ер нь тэгээд чинь Францаар ус цас ярьдаг. За тэгээд тэр нөгөө Star is Born гэдэг киноныхоо өмнө Silver Linings Playbook гэдэг нэртэй кинон дээр тоглоод Оскарт нэр дэвшижсэн санагдаад байна. Ер нь айгүй мундаг шүү дээ. Йоо, за үнэхээр мундаг юм байна. За мэдээж авлаа, баярлаа. Дараагийн мэдээлэл рүү бүгдээрээ орцгоё. За Японоор цаан чинь шуурч байна. Японоор нэг шуурч байна. 1 сая хүн Magami Ai гэж хайсан байна. За Японд бол 1 сая гэдэг маш өндөр тоо Японы хувьд. Одоо зүгээр зүүрлж хэлэхэд Японы 2 дахь хайлтаар орж ирсэн нь бол 20 мянган хайлтлаа, 50 мянган хайлтлаа байхгүй. Тэгсэн чинь 1 сая хайлтаар Magami Ai гэдэг ийм нэр орж ирсэн. Тэгэд яагаад вэ гэсэн бүгд сонирх Японд юу шуураад байгаа вэ гэдэг. За Magami Ai гэдэг энэ бүсгүй
За 22 настай юм байлээ. Могами Ай гэдэг энэ дуу оруулдаг юм байна. За ямар хөөрхөн охин бэ? Харин тийм. Юу. За тэгээд энэ дуу оруулдаг тийм нөгөө дууны анимегаар л амар алдартай шүү дээ. Тэгээд анимед ч бас дуу оруулна гэдэг чинь Японд бас нэлийн тийм одоо ер нь дууны жүжигчин гэдэг чинь лаг байт юм шүү. Тэгээд болоогүй хоолой нь гоёоос гадна өөрөө угаасаа нөгөө стрим хийдэг тийм лайв хийгээд одоо ингээл янз янз юм үзүүлдэг. Одоо яг энэ Могами юу үзүүлдэг гэсэн би сайн мэдэхгүй байна. Гэхдээ нөгөө асмар гэл нэг хоол идэж үзүүлдэг шиг тийм стримчин л юм байна л да. Тэгсэн чинь яасан бэ гэхээр өчигдөр 9 цаг өглөөний 9 цаг 50 минутын өмнө яг стримээ хийжсэн чинь Токиогийн Шинжукугийн дүүрэгт нь ингээд яг стрим хийж явах үед нь аллах үлдсэн. Аллах үлдсэн. Энэ охин уу? Энэ охиныг очоод. Энэ охиныг үү? Энэ охиныг алдсан. Чихүүд за. Лайваар явж байгаад ингээ алдсан. Тэгээд энэ бүр ингээ энэ лайвын 6500 хүн бүр лайваар үзчихсэн юм лээ. Тэгээд одоо ч бид нэг сонин үед амьдарч байна. Зарим хүмүүс нь лайв хийж хагаад эмнэлэгт төрж явах шиг, зарим хүмүүс нь зүгээр л ерөөсөө лайв хийж байгаа тэрэн дээр нь ингээл үйл явдал аллах үлдчих байх жишээтэй. Бүр тийм амар юм би бүр ямар хөөрхөн охин бэ гэж удаа суужсэн шүү дээ. Харин тийм маш харамсалтай ийм бүр ингээд цочирдуулсан хэрэг гарсан. Хамгийн гайхалтай нь энэ нөгөө халдлага үлдсэн хүн үзэн ядагч гэж байдаг. Одоо энэ чинь ингээд олонний анхаарлыг татаад эхлэхэр чинь яалтчгүй л дуртай хүмүүс байна. Бүгдэнд нь таалагдах боломжгүй шүү дээ. Дургуун хүмүүс байна. Тэгэл магадгүй тэднээс одоо нэг тийм илэрхийлдэг юм яадгийн цаанаасаа дургуун хүрдэг тийм анти фан гэдэг үзэгдэл гараад ирсэн юм байна. Ерөнхийдөө. За ингээд анти фан нь очоод яг энд одоо юу лайв хийж байгаа юм мэдэнгүүтээ очоод алдсан гэж. Йоо. Хамгийн амар нь ингэж хэлж байгаа. Энэ нөгөө анти энэ бүр найруулагч бүр ингэж хөвтөж байгаа зургийг өчлөө штэ. My god. За харин тийм тэгээд энэ одоо яг энэ залууг нь барьж аваад яагаад аллах үлдсэн асуусан чинь би ууг нь үнэхээр их алахыг хүсээгүй маа гэж хэлсэн байна. Юу гэсэн үг би одоо ойлгохгүй. Би алахыг үнэхээр их хүсээгүй. Магадгүй ингээд нэг лайв хийгээд байгаа хүмүүсийн дургуг хүргэсэн юм уу? Энэ хүний одоо ингээд лайв хийх л зогсоох зорилготой байсан юм. Ямар ч гэсэн тайлбар тавьж байгаа нь бол би үнэхээр түүнийг алахыг хүсээгүй гэж хэлж байгаа. Тэгэд алхаас өөр одоо цаан санаа нь бол түүнийг алхаас өөр арга байсангүй гэсэн санаад байгаа. Тэгээд тэр нь ингээд 6500 хүн үзэж яхад шууд лайваар явсан. За тэгээд комментор дүүрэн энэ хүн өгчхүүдээ гэсэн комментор дүүрсэн юм одоо байдалтайгаар юм олдсон юм байна. За ингээд энэ асуудал ерөөсөө хүмүүсийн юм анхаарлыг татаад амар юм бэ. Японд даяараа яг энэ асуудлаар шуурж байгаа юм байна. 22 настай охин биш тий. Харин тий 22 настай. За тэгээд одоо ямар эвгүй юм бэ тий? Харин тий. Лайв маяг хамаагүй хийх юм юм уу? Би одоо лайв хийнэ гэж бодоод байгаа шүү дээ. Чи лайв ч болгож байгаа юм уу? Болгоомжтой. Ёо бурхан минь. За ямар ч ирэх бах төө. Юу яах бах таа? Жил тоосго барайл ирэх байх айгуул надад. За мэдгүй. Миний тухай мэдээлэлүүдийг дэлгээд байвал одоо тэгж л тарах та тий. За яана ямар амар юм бэ гинэ. Юу хийсэн гэд амьд харин энэ ойлгомжгүй. Одоо үед чинь бид нар ингээд нэг юм сонир мэдээллийн үед амьдарч штэ ингээд өөрийн ингээд үзэл бодолтой ингээд зөрчилдөхөр ингээд өөр ирэхгүй дургуун хүрдэг ч юм уу. Одоо яг юунд байдаг. Тэр тайлбар гарсангүй гэхдээ өгж байгаа тайлбар нь үнэхээр сонир. Алхаас өөр арга байсангүй. Би үнэхээр алахыг хүсээгүй маа гэсэн тайлбар өгсөн байна. За тун эвгүй мэдээлэл хүрчлээ. Япон солонгосчууд сайкочууд ихтэй гинэ. Одоо тийм энэ хардаараас цолбон битсэн бит хаврын өвчин хөдөлбөл улс орон хамаарахгүй гадуур аюултай болж мэдэн шүү гинэ. Бас нэр хавар өвчин хөдөлгөөн яриад байдаг. Нэр хавар маавартай холбоотой юм уу те? За дараагийн мэдээллийг бүгд харцгаая. За дараагийн мэдээллийг би дуудана. За дараагийн мэдээлэл маань хаана вэ? За энэ одоо тавчлаарай. За Их Британтай холбоотой мэдээлэл орж ирсэн. За тэгээд орж ирэхдээ эн чинь ямар нэрээр орж ирсэн байлаа? Кайл Клиффорд гэдэг нэрээр орж ирсэн. За тэгээд Кайл Клиффорд гэдэг нэрний өмнө одоо 3 хүний аминд хүрсэн алуурчин гэдэг үг орж ирсэн л те. За тэгэхээр би одоо яг ямар хүн ингэж ячуугаад нийлрэл Их Британий тэрэн дээр нэлээд өндөр хайлттай явж байсан. За тэгсэн чинь Их Британид нэлээд алдартай одоо юу байд юм бэ? Уралдааны морины тайлбарлагч байд юм байна. За тайлбарлагч одоо хүний эхнэр заяа 2 охиныг нь гуруулангийн ингээд амь насны хөнөөс нэг цэрэг залуугийн хэрэг
яг одоо ингээд Британд ингээд шуугаад одоо яг энэ хэрэг бол одоо 2024 оны 7 сард болсон. А тэнгуут одоо он гарангууд энэ залуу өнөө маргаашгүй ер нь одоо нөө ялын тогтоолоо сонсох гээд байгаа юм байна л да. За тэгээд яг энэ хэрэг яг юунаас болсон? Яагаад энэ залуу ингээд тийм үү зэвсгэлж очоод 3-3 эмэгтэй хүний аминд хүрчихсэн бэ гэдэг дээр англичууд өөрсдөө бас ингээд нэлийн одоо шоконд орсон. Тийм, шоконд орохоос гадна акцент өгөөд хайгаад байгаа юм байна ингээд нөгөө анхаарал хандуулад. За тэгсэн чинь хоёлоо өмнө нь яг одоо яг энэ залуугийн ингээд аллах их сэдлийг нэлээ их тийм одоо чиглүүлсэн ч юм уу те нөлөөлсөн маркийн хүний тухай бол ярьжсэн байхгүй юу. Тэр хүн хин бэ гэхээр нөгөө Алдарт Эндрю Тейт. За Эндрю Тейт буюу одоо ингээд нөгөө эрчүүд, залуучууд, залуу үеийнхний дунд эмэгтэйчүүдийг үзэн ядах үзлийг ингээд гааршуулад, өөгшүүлээд ингээд буцалгаад байгаа нэг тийм инфлюенсер залуу байгаа гэж ингээд яригадаад байгаа. За тэнгууд би яг одоо энэ би өөрийнхөө хувийн үзэл бодлыг яриаггүй шүү. BBC-ийн мэдээлэл илгэсэн хараа сууж байна. Энэ аллагт одоо Эндрю Тейтийн одоо ятгалгаар гэх юм уу одоо нөлөөлсөн гэж үзээд байна л да. Англичууд өөрсдөө. За тэнгууд 2024 оны 7 сард одоо Hertfordshire-ийн Баши гэдэг хотод ингээ гэртээ байсан заяа. Carol Lewis Hannah Hunt нарыг одоо Kyle Clifford гэдэг 26 настай залуу хөнөөсөн. За тэгээд энэ залуу маань болохоор яг энэ ээж хоёр охины заяа бага охин буюу Lewis Hunt гэдэг охинтой үерхчихсэн юм байна. 18 сарын турш. X юм байна шүү дээ. Тийм, X нь. За үерхэд 18 сарын турш үерхэж байгаа. За хоёлаа салъя гэдэг нөгөө бүсгүй хилээд салаад 13 хоног болж исэн. Тэгээд залуу уцаар ярингуудаа за би чиний ингээд манайдаага юм хүмүүс чи авчиж өгөө гэд. Тэгэхээр за чи гэрт ингээд ээж байгаа ээж даваачаад өгчих гэсэн чинь ингээд ээж нэгэ хаалгаа нэ штэ. Тэнгүүд одоо найруулах зургийг өгч ингээд нөө ашигласан ингээд алгын зэвсгүүд илээл тэ. Ээж нь болохоор ингээд ангийн утгаар гэж байгаа байхгүй юу? Хөнөөгөөд шууд хаалга төгшөнгүүтээ хууч юм оруулж өгчээ гэж хэлэнгүүтээ ороод тийм нэрийдлэр ороод ээж нь ангийн утгаар хөнөөгөөд за тэгээд гэрт нь ороод хүлээсэн гэж байгаа. Хүлээгээд шууд дайраагүй. Хөнөөчөөд гэрт нь хүлээсэн. Тэнгүүд нөгөө найз бүсгүй нэрсэн. За найз бүсгүйгээ бас ингээд одоо нөгөө одоо ингээд нэг ном сум шиг хэрнээ нэг арай ном сум шиг биш ингээд crossbow гэж яриад байдаг шүү дээ. Хавчаахаа гэдэг. Хавчаахаа юм уу? За хавчаахаа гэдэг зүйлээр ингээд буудаж хөнөөгөөд дахиад хүлээсэн. Тэгээд 28 настай их чинь орой 18 цаг өнгөрөөд ажиллаад тарж ирэхэд нь хөнөөчөөд явсан. Бас гуруулan ингээд. За ингээд 3 хүний амь насыг хөнөөчөөд цугтсан. Мэдээж энэ хэрэг чинь ингээд олонний анхаарлын төвд ороо те энэ залуугийн ингээд нөгөө нэг сэдлийн те яагаад ингэж юу гэсэн чинь за яг хөө ингээд X нэсэн юм байна те өш шунзангийн сэдэлтэйгээр хөнөөсөн байна гэсэн чинь яг энэ ингээд зэвсгээ худалдаж авахынхаа өмнө Эндрю Тейтийн подкастыг сонссон. Алгаа үлдэхээс өмнө Эндрю Тейтийн подкастыг ингэж хайж олж сонссон. Гэх мэтчлэн ерөөсөө ингээд нөгөө нэг эмэгтэйчүүдийг ингээд нөгөө одоо өгөөсгсөн, буруутгасан те эмэгтэйчүүд бол ингээд одоо хог новш гэж ингэж хэлж байгаа тэр ингээд подкастуудыг яг сонссон гэдэг нь одоо мэдээж нөгөө интернет хайлтаа энэ хүний чинь яг алгахаас өмнө юу хийсэн гэдгийг цаг минутыг гаргаад ирнэ шүү дээ. Тэрэн дээр нь ингээд Эндрю Тейтийг дахин хайгаад тэгэнгүүт одоо ингээд их британчууд өөрсдөө болохоор Эндрю Тейт мэтийн ингээд нөгөө нэг залуу үеийнхний ингээд сэтгэл зүйд нөлөөлөд байгаа хүмүүсийн ингээд тэр одоо мэдээж юу ярихыг ингээд хянаж чадахгүйгээс хойш хинд яаж хүрхийг хянах хэрэгтэй болчихжээ. Ягаад тэгэхээр энэ хүмүүсээс ингээд нөлөөтэйгээр аллахын хэрэг гараад байгаа юм шүү гэд. Ийм ингээд мэдээлэл цацагдаад байна л да. За Эндрю Тейт гэдэг одоо манай сонсогчдоос зарим мэдэхгүй бол илүү тодруулж ярьсан зүгээр байх те. Энэ залууч нь бол подкастчин залуу. Ер нь бол ярихдаа бол ихэнхдээ одоо яг үзэн ядуулах гэхээс илүү эмэгтэйчүүдийг ер нь гол санаа миний ойлгож байгаа шүү. Би подкастыг сонсож байгаа. Гэхдээ нөгөө рил мэрилэр хаяа орж ирдэг л те. Тэгэд хэлж байгаа санаа нь бол ер нь эмэгтэйчүүдийг ер нь дарж л ах хэрэгтэй. Одоо сүүлд нэг сардаа нэг удаа зодч байх хэрэгтэй ч илүү нэг тийм яриа байдаг шиг нэг тиймэрхүү санаа ер нь л давардаг эмэгтэйчүүд бол яг үүндээ бүгд бие үнэлэгчэд ер нь бол мөнгнөөс л болдог. Тэгээд та тийхийн тулд эмэгтэйчүүдийг азаргахын тулд одоо ерөөсөн мөнгөтэй баян над шиг байх хэрэгтэй гэдэг. Нэг тиймэрхүү байдлаар л ярьдаг шиг санаж байна те. Тий. Ер нь бол нөгөө нэлээ ингэ доошин хийж тий яриад байгаа юм шиг. Би бас бүтэн үзэж байгаагүй л те. Ингээ хаяа таардаг. Тэгээ нөгөө Эндрю Тейтийн ингээ нөгөө нэг ишлэл үгнүүд их яваад байдаг энэ тэрүүгээр. Энд чинь өөрөө болохоор уг нь ингээ кикбоксчин за кикбоксийнхоо бараг аваа. Дэлхийн авраг гэж боддог. Тий нэлээд том цолтой. Тэгээ ингээ метр 90 давсан өндөртэй ингээ мөнгө төгрөг сайн олдог ийм залуу хэрнээ дэлхийд даяар ингээ залуучуудад их нөлөөлөд байна гэдгийг одоо их британч шуугаад эхэлсэн байгаа. Тархины угаагаад байна гэсэн үг тий. Одоо тархины одоо мисожини гэж нэрлэдэг да. Эмэгтэйчүүдийг дарангуулах, эмэгтэйчүүдийг үзэн ядах энэ үзлийг гааруулад байна. Ерөөсө тэрийг ингээд угаагаад байна гэсэн үзэж байгаа хэсэг байгаа юм байна. За Эндрю Тейтийг бол яг зөв юм ярьж байна. Ер нь л эмэгтэйчүүд бүгд тийм шүү гэж байгаа хүмүүс бас нэлээх нэмэгдээд байгаа юм байна тий. Одоо ингээл
өө чиний дэргэд байгаа наад ихнэр чинь авгаа чинь чиний мөнгөнд л болж байгаа гэх мэтчлэн ер нь яг нэг тийм үг өгчүүл тоохгүй дээ дараагийн тэл залуутай та яваад өгөн чи тэгэл ер нь наад эмэгтэй чи хэцүү хэцүү гэл. Хойлоо чинь баг энэ дөр тэгдэв шүү. Йоо. Ямар юм бэ? За тэгээд бас их сонин харах үнцэг байгаа юм байна. Эндрю Тейтийн нэр ингэж гарч ирэх гэж. Тэгээд энэ чинь өөрөө бас нэг юуны гэмт хэргийн асуудалтай байгаа шүү дээ. Саяхан Румынд бүр шорон суугч жагаад Трампын засгийн газрын тусламжтайгаар татагдсан баг шүү дээ. Тэнгүүд одоо Лондон хотын дээд шүүхтэр 4 Британи эмэгтэй Эндрю Тейтийн эсрэг ингээд зарга үүсгэсэн байгаа юм байна. Энээс болоод. Үгүй энээс болоод биш тусдаа Эндрю Тейт дээр Эндрю Тейт ингээд заяа өөрсдийн ингээд одоо хүчирхийлсэн. За тэгээ ингээд нөгөө нэг хяналтандаа байлгасан гэдэг ийм ингээд нөгөө хэрэгээр гомдол гаргаад зарга үүсгэсэн байгаа. Тэнгүүд энэ 4 эмэгтэй болохоор ингээд нөгөө мэдээлэл хийж байгаа байхгүй юу. За ингээд хаантын гэр бүлийнх нь бид нэр ингээд эмгэнэл илэрхийлж байна. Тэгээд Эндрю Тейт гэдэг хүн биднийг ингээд зовоож исэн болохоор бид нэр ингээд шүүхэд хандсан байгаа. Одоо буцаагаад ингээд одоо тэр Кайл Клиффорд гэдэг энэ гэмт хэрэгтэй хүн Эндрю Тейтийн нөлөөнд орж ийн гэдэг чинь энэ хүн ингээд болохгүй хүн гэдгийг ингээд бид нэр ингээд бөөнөрө хараад байна. Хязгаарлах ямар нэг арга хэмжээ аваад өгөөч гэдэг ийм мэдээлэл хийсэн бэлээ. Би яг энэ BBC-гийн мэдээг хараа ярьж байгаа шүү. За ястаа нөгөө иймэрхүү нөгөө салт сарна гэдэг чинь бас их хэцүү асуудал байдаг. Зарим нь бол тэрийгэ даваад гардаг, зарим нь бол ингээд айгүй эвгүй байдлаар ингээд илэрхийлээд байдаг. Энэ одоо яг бүрлгүүлсэн бүсгүй нь бол их үзэсгэлэнтэй бүсгүй байлаа шүү дээ, тийм байна. Би одоо харж амжсангүй. Сайн манай найруулагч өгчээсэн. Тэгээд ястаа харамсалтай. Тэгээд гэр бүлээр нь ахтай юу дээ ямар амар. Харин тийм тэр Apple-стай амар хэцүү байгаа шүү дээ. Авч яхаагүй одоо хаанаас ч олж авчдیں۔ Тэ эвгүй маа. За дараагийн мэдээлэл рүү бүгдээрээ орцгоё. Филиппинд гаг гэдэг хайлт тэргүүлж байна. Яг одоо. За бас бусдаасаа тасархайгаар тэргүүлж байна. За Их Британд Дүтерте гэдэг нэр тэргүүлж байна. Филиппинд гаг гэдэг хайлт яг 200 мянга. За дараагийн хайлтууд нь 20 мянга буюу бусдаас ил тасархай нэг л сэдвээр филиппинчууд шөөж байгаа гэсэн санаа л да. За тэгэхээр Дүтерте гэдэг нэр бас дэлхийд дахинд яаж байгаа? Филиппинчууд өөрөө гаг гэж юм бэ гэж хайгаад байна. Дүтерте гаг хоёр холбоотой болж тарах гэдэг. Би тэр хаяг танин. Тийм. Дүтерте 2016 онд одоо Филиппиний ерөнхийлөгч хийжсэн. Хоёул Дүтертегийн талаар нэгдүгээр жоохон санаж байгаа мэдээллүүдээ яриад сэргээгээд тэгээд дараагийн энэ одоо юу болсныг нь яриадаггүй. 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Филиппиний одоо Давоо гэдэг хотын одоо захирагч Родриго Дүтерте гэдэг нэлээд тийм ширүүн шазруун барийн хүн одоо яасан нэр дэвшсэн. Тухайн үед яагаад Родриго Дүтерте ингэж олон улсын хэвлэлүүдээр маш их ингэж шуугаад хүмүүс одоо бие хүртэл олоод уншицсан байсан бэ гэхээр Родриго Дүтертегийн одоо кампанит ажлынхаа үеэр өгжсэн мөрийн хөтөлбөр буюу амлалтууд айгүй тийм сонирхолтой гэх юм уу маш тод ингээд нэг тийм одоо хүний эрх гэдэг зүйлийг март уландаа гიშгсэн байдалтай тийм. Зүгээр ингээд юух нь юу шүү. Одоо өөрийнх нь нөгөө нэг яг юу мөрийн хөтөлбөр дээр ингэж хэлсэн байсан. Хүний эрх гэдэг зүйлийг март заяа. За бүр ингэж хэлсэн яг өөрийнх нь. Тэгээд хэрвээ би ерөнхийлөгчийн ордонд хөл тавих юм бол би яг энэ Давоо хотын захирагчаар ажиллаж байсан шиг ажиллана. Ингэхээр би хар тамхиг наймаалдаг, хар тамхиг хэргэлдэг, хар тамхиг ингээд зуучилдаг бүх хүмүүсийг би уул мөргүү ингээд мухчин дарах болно гэдэг яг ийм амлалт өгсөн. Тэнгүүд ингээд Филиппин ч бас өөрөө дотор хар тамхины асуудал ихтэй болохоор одоо тэр Давоо хоттой ингээд тэр одоо авч хэрэгжүүлжсэн тэр одоо тийм тэр хатуу арга барил нь одоо Филиппинчуудад таалагдаа тий. За магадгүй Родриго Дүтерте манай улсын төрийн тэргүүн болоод гараад ирэх юм бол бид нэр ингээ хар тамхиныхаа асуудлаас салчих юм байна. Энэ Дүтерте чинь Давоог цэвэрлжээд байна гэдэг өнцгөр хараад сонгоод гаргаад ирсэн. Энэ одоо Филиппин бол миний ойлгож харуул хар тамхинд нэлээд живсэн гэж одоо хэлж байна. Хар тамхины асуудал нь үнэхээр хэцүү. Тэгээд нөх хүчний байгууллагууд нь энийг яаж чаддгүй нийтээр одоо ядуу хорол энэ хавар нь зүгээр л баг ингээд нээлттэй энэ хар тамхи ингээд бүгдээрээ мансуураад бэж идэг шахуу ингээд живж байгаа ийм дүр зураг байсан гэж тайлбарлаад байгаа. Тэгээд Дүтерте би буруу санааг бол ингэсэн ийм арга ашигласан. Гарч ирэнгүүтээ одоо хар тамхи наймаалж байгаа хүмүүсийг цагдаагийнхан барьж авах магадлал айгүй бага байгаа байхгүй юу? Энгийн иргэн хар тамхи наймаалж байгаа барих юм бол шууд алж болно. Өөрөөр хэлбэл одоо би чамааг одоо хар тамхи наймаалж байгааг харах юм бол чамааг алчиж болно. Би ингээд очиод чамааг алчиж болно. Ийм байдалтайгаар
харт тамхитай тэмцсэн. Эннээс нь болоод одоо бөөн хүн алуулсан санаж байна ерөөсөн харт тамхичдыг. Яг гэхдээ хамгийн гол нь асуудал чинь амар эвгүй байгаа зү. Чи яг үнэхээр харт тамхи 8-аас 8 л яаж баталгаажуулах юм? Яах юм? Тэр одоо надад дургуудаа намайг ингээ алччихж магадгүй л байхгүй юу? Харин тийм дургуугаас болоод энэ чинь харт тамхи 8-айлжсэн ингээд тэнгууд очиж алчдаг тийм байх тун магадaltaй гэх юм уу. Одоо нэг тийм маш адармаатай бодлого одоо хэрэгжүүлсэн. За тэгээд энээс нь болоод маш олон хүмүүс одоо нас орсон. За үүнтэйгээ холбоотой дуудагдсан байж таарж байна. Гаг руу. За гаг гэдэг бол мэдээж хэрэг бүгдээр сайн мэдж байгаа олон улсын эрүүгийн шүүх гэдэг. Тийм гэмтэргийн шүүх. Гэмтэргийн шүүх. Энэ дээр чинь одоо нөгөө Косовын дайн босон юуны Югославийн дайнд орсон баахан генералуудаас бүр цаазлуулсан байдаг. За тийм ч олон улсын юм хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн эсрэг тэмцдэг юм олон улсын байгууллага. За энд нь одоо Дүтэртэй дуудагдсан. Тэгэд энэ одоо дуудагдж байгаа нь Филиппиний улс дотоод улс төртэй бас их холбоотой юм билээ. Бүгдээ хамтран ажиллагчаа танилцуулчаад буцаад оръё. За манай Hot Topics нэвтрүүлэгтээ автомашины пар, радиатор, кондишны асуудлыг бидэнд даадах хүрээтэй 22 жилийн туршлагатай анхдагч Авторадиатор сервис хамтран ажиллаж байна. За радиатор сервис маань 2003 оноос хойш авторадиаторын төрөлцсөн засвараар дагнан үйл ажиллагаа эхлүүлсэн. 2006 оноос радиаторын төрөлцсөн худалдаа, радиаторын дээд доод банк солих, шинээр хийх, парны радиатор худалдаа засвар, air condition цэнэглэх зэрэг үйлчлэгийг үзүүлж байгаа. За тэгээд 2003 оноос эн чинь одоо 3 үед амжсан их гоё гэр бүлийн бизнес юм бэлээ. За тэгэхээр нэг цаанаас нэг тийм хөөрхөн санагдаад байдаг. Үнэт зүйлтэй тийм. Үнэт зүйлтэй. Тэгээд одоо энэ чинь нөгөө ажиллах хүчин хомсолтой үед бүгдээрээ байгаа. Гэтэл гэр бүлээр ингэ ажиллаж байгаа учраас эдний байгууллагт бол засварчин дутна гэсэн асуудал бол байхгүй. Байнгын 6 засварчинтай байдаг гэр бүлэрээ. Тэгээд сайхан байж байгаа. Тийм ч учраас тэр одоо барааны нөөц сонголт сайтай хизээч үгүй бараг үгүй гэж хэлдэггүй гэж байгаа тийм. Дээрс нь эднийхийг зориод очих юм бол зогсоол маш сайтай. Хот болон хөдөө орон нутагт бас унаанд мопедор таньшуурхаа хүргээд өгнө гэсэн байгаа. За анхдагч гэдэг нь бол ариугүй хэлсэн наа. Тэгээд 3 үеэрээ дамжин хийж байгаа гэдэг дээр миний нөгөө нэг ингээд ач холбогдлогод байгаа хэсэг маань чи нөгөө нэг гэр бүлийн 3 үеэрээ дамнсан бизнес гэж үн цэнтэй. Тэгэхээр нэр хүндээ хамгаална тэ буух эзэн буцах хаягтай юм том бизнес байгаа байхгүй. Тэгээ Монголын нөхцөл шалгагдсан үн боломжийн баталгаатай шинэ радиаторууд, радиаторын банк солих зэрэг ингээд шинэ радиатор худалдаж авах хэмнэлт болдог гэдгийг эдний хэлээд байгаа. За тэгээд мэдээж хэрэг байрлал нь 2 салбартай. За дарь их рүү ирэхэд 300 метр явхад авторадиатор сервис байгаа. За энэ утасны дугаар нь энэ салбарын утасны дугаар 8000 байна. За энэ тун цэжлэхэд амархан 8000 2000. За 22-ын тавчанд бас нэг салбар байгаа. Mac компани хажууд төв зам дагуу авторадиатор сервис 2 байгаа. За энэ утасны дугаар нь 99/6 2000. 99/6 2000. За манай нэвтрүүлэгтээ автомашины радиатор, пар, кондишны асуудлыг бидэнд даадах хүрээтэй авторадиатор сервис хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Родриго Дутерте гэдэг энэ нэгэн цагт Филиппиний ерөнхийлөгч байсан энэ хүн одоо 80-наас зоглогч. Яг 80-наас хүрэж байгаа. Хүрхийн алдад 79 настайдаа Гонконгт одоо улс төр хийж хагаад Гонконгтойгоо Филиппинчүүдтэй уулзаад буцаад эх орондоо хүл тавьсан чинь олон улсын шүүхийг барьж аваад манайг ажицсан. Авсан байна. Тэгэд 16 оны 7 сар хавцаа ерөнхийлөгч болоод за тэгэд 17 оны ихэнх гэхэд заяа Филиппин даяар харт тамхитай холбоотой хэрэгээр 2000 гаруй хүн алагдсан байсан. Энэ дайных нь хөлд заяа. Одоо тэр чинь нэг алж болно гэж ерөөсөө харагцсан газар халаад яваад. Нэмээд одоо цагдаа нар нь өөрсдөө шууд нөгөө нэг биеэ хамгаалсан одоо амиа хамгаалсан гэдэг ингээд үндслэлээр ингээд хүмүүсийг бас буудаж хөнөөсөн байсан. Тэгэнгүүт 2000 гаруй хүн ингээд шинэ ерөнхийлөгчийн засаглалын үед үхчлээ тийм үү. Гэвчиг Филиппинд ерөнхийлөгчийн рейтинг маш өндөр байсан. 70 гаруй хувь тавсан. Өөрөөр хэлбэл яг энэ харт тамхины асуудлаас Филиппинд яалтчгүй эмзэг хэцүү сэдв байсан болж таарад байна л да тийм. Тэгээд одоо энэ чинь 2022 онд буусан билүү? Тэр хавцаа буусан. Тэнгүүд тэр үед нь болохоор ингээд нөгөө амиа алдсан хүмүүсийн ингээд бодит ингээд цаасан дээрх тоо 6000 хавцаа гэж байгаа байхгүй юу? 6000 хавцаа гэж байгаа боловч ер нь яг бодит тоо болохоор 30 гаруй мянгаыг бол хэдийнэ давсан гэдэг хүний эрхийн байгууллагууд хэлээд байгаа. Тэгэхээр хаа байсан Чилийн нөгөө алдарт Аугусто Пиночетийн үед чинь амиа алдсан хүмүүсийн тоо 40000 гэдэг штеп. Тэгэхээр Родриго Дүтертегийн энэ тийм үү цаасан дээр зөвшөөрөлтөө хийсэн харт тамхины дайны үеэр инхийн цагт 30000 хүн алагдана гэдэг бол аимшигтай тоолтоо. Бараг 90-ний дайнд тийм хүн бас
Харин тийм. амар өгдөхгүй байх шүү. Тэгэд гол нь юм байна. Олон улсын иргэн шүүхийн асуудалд нь нэгдүгээр угаасаа өөрөө хүний эрхийг зөрчсөн бүр ингээд ойлгомжгүй хачин бодлого гэж үзэж байгаа. Хоёрдугаар нь чинь энэ дунд нь өөрийнхөө янз янзын өрсөлдөх ч олон хүмүүс дунд нь ингээд яатсан байх магадaltaй гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд одоо олон улсын гэмтэргийн шүүхээс Родриго Дутертэйг одоо энэ хэрэг үүсгээд татнаа ингээд хэрэг татнаа гэсэн чинь яасан гэж Филиппин улсаа гэмтэргийн шүүхээс гаргаад авцсан. Дутертэй тий. Үгүй харин тий. Одоо эн чинь гишүүн болж байгаа. Америк нэгдсэн улс чинь олон улсын иргэн шүүхээс гарцсан байдгүй. Тэгэнгүүтээ энэ олон улсын иргэн шүүхийн одоо албан тушаалтнууд Америкийн нэгдсэн улсад хүл тавих юм бол бид нэр баримтлан гэдэг Трамп мэдэгдсэн. Энд бас яг ингээд олон улс даяараа хүлэн зөвшөөрөгдсөн биш амар тийм адармаатай тийм институт болж тараад байл да олон улсын иргэн шүүхтэй. За ямар ч хэлсэн энэ баримтлагдсан. Тэгээд энэнийг BBC дээр гарсан мэдээлэлээр юу гэж байгаа гэхээр түүний улс төрийн удирдагчид араар нь тавьчлаа, мадлуулчлаа гэсэн яриарсан. Хуурсан болж таарсан. Тохирооноосоо буцсан болж таарсан байна. За энийг нь бүгдээр нэг тавьчихсан сонирхоод байгаа тийм. Удахгүй одоо ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байна. Филиппиний улс төрд 2 гэр бүл ноёлж байна. Хоёр ерөөс гэр бүл гэж шууд хэлнэ. Яг тэгэхээр Маркесийн гэр бүл түүний хүүхдүүд нь одоо ноёлж байна. За Дутерте өөрөө ингэж ерөнхийлөгчөөс болооч өөрөө өрсөлдөж чадахгүй жолооч эхнэрээ одоо засгийн газарт оруулаад ингэж яваад байсан. Сая болсон одоо юу гарвал сүүлдээс 22 оны сонгуулиор Маркес болон одоо Филиппиний хоёр том гэр бүл Дутерте хоёр хоорондоо гар барьсан. Яасан бэ гэхээр эхнэрийг нь том албан тушаалтаар томилуулад Маркесийг нь Дутертегийн гэр бүл дэмжинэ гэд ийм байдлаар гар барьсан байжсэн чинь яг цагаад болсон чинь Маркесийн одоо хэлсэн амнаасаа буцаад эхнэрийг нь тэр яриад исэн одоо том албан тушаал яам биш одоо далайн амлахын яам биш одоо боловсролын ямаар тавиад за энэ хооронд нь Маркесийн Дутертег ингээд тавиад дуучлаа. Маркесийн гэр бүл ч одоо алдартай шүү дээ. Алдарт нөр Фердинанд Маркес одоо 1970-аас 86 он хүртэл нөө бараг 20 гаруй жил лөө. Тийм Филиппиний ингээд захиран суугаад дарангуулсан. Эхнэр нь алдарт Эмилда Маркос гэдэг эмэгтэйч одоо 3000 хос гуталтай гэдгээр одоо дэлхийд алдартай хүн байлаа шүү дээ. Тэнгүүд одоо яг эдний хүү болох Бомбон Маркос тийм Маркос болохоор одоо яг ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа. Тэгээд Бомбон Маркосын хувьд болохоор одоо ингээд Дутертег замаасаа зайлуулах оролдлого хийчлээ буюу нэг өсөндө дотоод улс төрийн ингээд асуудлаас энд яригадах шиг байна л да тий. Харин тийм тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр хамгийн юм одоо энэ эхнэр нь Дутерте энэ хэрвээ надад ямар нэгэн юм тохиолдох юм бол муу юм тохиолдох юм бол би одоогийн энэ Бомбон Маркесийг ерөнхийлөгч Маркесийг алуурчин захиалсан байгаа шүү. Йоо бүр ингээд эднээс чи Филиппиний улс төрч ерөөсө хоорондоо ингээд зүгээр л алцахад бэлэн байж идэг л ингээд бэж идэг юм байна. Тэгэхээр хамгийн гол нь энэ одоо ууг нь бол Маркесийн эхнэр биш Дутертегийн эхнэр хамгаалах хэрэгтэйсэн юм л да хаалт хийх хэрэгтэйсэн чинь тэр хаалтыг нь одоо Маркесийн гэр бүл ингээд залжин аргаар аваад Дутертег одоо ингээд бодлоготойгоор зайлуулж байна. Дутертегийн гэр бүлийг ингээд арчиж байна гэж үзэж байгаа юм. Ер нь нөгөө Испаний колон ч бараг 300 жил байсан гэдэг лөө. Тэр айгүй халуун цустай байт юм болов гэхгүй юу? Бас тэрийгээ дагаад те. За ямар ч байсан би Филиппинуудын тухай сайн мэдэх нэг бүгдээр сайхан дуулдаг. За караокед ороод My Way гэдэг одоо алдарт байгаа шүү дээ те. My Way-г муухад дуулах юм бол зодуулна гэсэн. Тийм хэрэг гарч ирсэн. My Way-г дуулахаар нөгөө хараалтайгаа дуулуулдаг шүү дээ. Дуулуулдаг байхгүй юу? Дуулж болдгоо харин тийм. My Way дуулангууд ямар нэгэн байдлаар зодоон ч юм уу ингээд үхэл ч юм уу аллах болоод идэг болохоор Филиппинд ороод караокед My Way ихэнх караокед нь байхгүй. Байгаа дуулах гэдэг юм бол эзэн дуулуулдаг гэсэн. Тэрнээс нь болоод зодоон болоо те. Муухад дууллаа гэдэг. За дуун тэгж их ач холбогдол өгдөг ард түмэн байх нь байна. За дараагийн мэдээлэл хүргэж амжих нь уу? За найруулж амжих юм болов? Дараагийн мэдээлэл дээр. За дараагийн мэдээлэл баг амжихааргүй болж байгаа шиг байна. 9 цаг. Улаанбаатарч 9 цаг 50 минут болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлэг ингээд өндөрлөх болжээ. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ сайхан амьдрах орчин хүн бүр төрөйтэй AM дизайн тавилгын дэлгүүр хамтран ажиллаа. За автомашины радиатор пар кондишны асуудлыг бидэнд даадах үрээтэй авторадиатор сервис хамтран ажиллаа. За сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжин төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Аашмута. Баярлалаа. Царамута.